Эдгээр зураг юу харуулж байгааг Японы засгийн газраас анх удаа тайлбар хийж албан ёсны мэдээлэл хийлээ. Фукушима атомын цахилгаан станцын 3 реакторт савханцрууд нь хайлж гисэн байна. Мөн тэнд ажиллаж байгаа роботууд цацрагдагт бодисны ялгарлтыг хэмжиж дархлалтын хэмжээ маш өндөр байгааг мэдээлжээ. Роботуудын хийсэн бичлэгнээс харахад цахилгаан станцын доод хэсгээс ихээхэн хэмжээний уур гарч байгааг харах боломжтой юм а. Энэ нь хүйтэн ус хадгалдаг байсан дархлалтын зуухнаас гарч байгаа байж магадгүй гэж мэрэгжилтнүүд таамаглаж байна. Бид энэ хаваар хэмжилт хийж цагт 4000 миллизиверт цацраг идэвхт байдас ялгарч байгааг мэдсэн гэж TEPCO компани менежер мэдгдлээ. Энэ нь тэнд зөвхөн 4 минутын дотор бүхэл бүтэн 1 жилд ялгарх цацраг идэвхт байцны хэмжээтэй тэнцэх хэмжээний хорт байдас алдагдаж байна гэсэн үг юм. TEPCO компани ажилчид Фукушима атомын цахилгаан станц дээр ажиллахгүй байгаа болон станцын нөхцөл байдлыг хянаж байгаа гэж цахилгаан станцын үйл ажиллагааг хариуцсан явуулдаг уг компаниас мэдээлсэн байна. Үүнээс гадна японочдын санааг улам зовоох зүйлийн нэг нь YouTube сайтад тавигдсан саяхан төрсөн туулайн бүжингийн дүрс бичлэг юм а. Энэ бүжин Фукушима атомын цахилгаан станцын ойролцоо төрсөн бөгөөд дэлтэн чихгүй төржээ. Чихгүй туулай төрсөн нь энэ хавийн нутагт цацраг идэвхт бодисны хэмжээ их болж амьтан ургамалд нөлөөлж эхэлж байгаагийн илрэл байж болохоор байгаамаа.